Хуулийн төслийг ер нь уншиж үзээд байхад яг төв банкны зорилгыг өөрчилснээр эерэг үр дагавар нь яг юу байх юм бэ гэдгийг би бодоол байна л да. Тэгэхээр нөө зорилтыг үнийн тогтвортой байдал гэдээ өөрчилсөн байна. Тэгээ сая яг даогийн ярьцгааны дэрэг сонсоол байхад үнийн тогтвортой байдал гэж оруулж ирснээр зарим чиг үүрэг орхигдох зарим нь одоо зөрчилдөх нөхцөл байдал үүсэхгүй юу? Жишээлбэл одоо эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэл дээр төв банк одоо энэ зорилгоо өөрчлөхөөр яаж нөлөөлөх юм? Бидний ойлгож байгаагаар төв банкны хараат бус байдлыг бол нэлээд сайн болгож байгаа нь үндэсний мөнгөнд тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэдгийг үнийн тогтвортой байдал гэж өөрчлөлөө. За ингэж өөрчлөлөө гэхэд энэ өөрөө өнөөдөр бол бид нар сая ярьж байгаа эдийн засгийг солонгоруулах, эдийн засгээ тэлэх гэж байгаа энэ тохиолдолд ёстой нэг арилжааны банкудад зээлийн хүн буурсан, тааламжтай нөхцөлтэй зах зээл рүү их хэмжээний мөнгөн урсгал орох тэр бүхнийг л одоо зохицуулах нь бас нэг Монгол банкны үүрэг шүү дээ. Эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх. Тэгэхээр энэ банкны зорилгыг үнийн тогтвортой байдал гэж өөрчилснөөрөө эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх энэ тал дээр валютын ханшны асуудал хоёр дээр дэд зорилгоо болгож бас нэг журам ч юм уу тийм дэд хөтөлбөр болж орж ирэхгүй л бол энэ ч өөр энэ хоёр нь орхигдоод байгаа юм шиг тийм ойлголт төрүүлээд байна л да. Тэгэхээр энэ дээр тодорхой хариултгүй яг ийм дэд хөтөлбөр гэдэг юм уу ийм дэд зорилго болгож одоо саяын валютын ханш эдийн засгийн дэмжлэгийг эдийн засагт дэмжлэг үзүүлэх гэдэг бол Монгол банкны бас нэг үүрэг шүү дээ. Тэн дээр чинь яаж орж ирэх юм? Нэгдүгээрт энэ асуулт байна. Хоёр дахь нь төв банк өөрөө төсвөө батлах нь ер нь хэр оновчтой юм бэ? Ийм жишг байдмаа. Одоо жишээнд уншаад үзээд байхад ингэж байгаа төв банкны зорилгыг үнийн тогтвортой байдал гэдээ өөрчлөөгээд за тэгээд төсвөө өөрөө баталчаа. Алдагдал үүссэн тохиолдолд төрөөс нөхөх гэж байгаа шүү бас. Тэгэхээр энэ төрөөс нөхөх хэлбэртэй байгаа нь энэ хариуцлагыг сулруулах асуудал орж ирэхгүй юу? Одоо өөрсдөө төсвөө дур мэдээд одоо ингэж баталчихна өөрсдөө. Гэтэл хэрвээ алдагдал хүлээх юм уу тэнд одоо өмнөх жил шиг тийм алдаатай юмнууд гараад валютын нөөц байхгүй болсон тохиолдолд төрөөс нөхөх гэд ийм агуулгатай орж ирж байна. Тэгэхээр энэ хэр оновчтой вэ? Олон улсад ийм туршлага байна уу? Энэ дээр бас тодорхой хариулт өгөөч. За 3 номер хариулъя. За оюун чим гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр манай баяр даваа захирал төрөө бас нэлээд дэлгэрэнгүй тайлбарласан. Ер нь бол ерөнхийлөгч бас хэлсэн. Энэ дэлхийн одоо Монгол улс бол бас л дэлхийн улсуудын нэг адил. Улс болгонд л өөрийн төв банк байгаа. Төв банкных нь үндсэн зорилго нь бол 81 орны хийсэн судалгаанаас 76-ад нь үнийн тогтвортой байдал гэж байж байгаа. Тэгэхээр Монгол банкны хувьд бол яг энэ бусад төв банкны жишг рүү н орж ирж байгаа. Ингэснээрээ бас түрүүчийн тайлбарлажсэн жишээнүүд дээр харагдаж байгаа юм л да. Төв банкны мөнгөний бодлогын үр өгөөж нь яаж нэмэгдэх вэ гэхээр сая санхүү эдийн засгийн дээд сургуулийн тэр хөмдлөнгийн шинжээчдийн хийсэн дүгнэлтээс бол үнийн тогтвортой байдал гэдгийг яг зорилго болгосноор эдийн засгт энэ маань одоо байгаа тодорхой бусаас илүү их нэмэр болж чадна гэж харагдаж байгаа. Тэгэхээр бол бид өөрснөө бол хэрвээ энэ илүү болно гэж хэлэхлээр хүлээж авахгүй байж магадгүй гэж бодоод хөндлөнгийн судалгааны дүгнэлтийг л бас энэ дээр жишээ болгож авсан л да. Тэгэхээр үнийн тогтвортой байдал гэдгээр яг яаж тайлбарлагддаг вэ? Тэгэхээр одоо Монгол улсад бол үнийн тогтвортой байдлыг хэмждэг газар байдаг. Тэр нь Монгол банк биш, үндэсний статистикийн хороо. Статистикийн хороо 320 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг багц болгоод энэний үнийн ерөнхий түвшний хөдөлгөөнөөр инфляцийг хэмжиж байгаа. Энэний 40% нь импортын бараа байгаа. Тэгэхээр 40% гэдэг чинь бараг 70% гэсэн үг. Хэрвээ ханшин дээр хөдөлгөөн гарах юм бол энэ үнийн индекс үеийн сагсаар хэмжигдэж байгаа энэ индекс өөрөө хөдлөн бас огцон хөдлөн гэсэн үг шүү. Тэгэхээр одоо бол хөдөлж байгаа. Одоо тэгэхээр биднээсийн хяналтанд ор хөдөлж байгаа. Өнөөдөр инфляцийн түвшин маань 7% доош гарч ийн гэдэг маань бидний 8% зорилгосноос доор байна, хяналтанд байж чадж байна л гэж харж байгаа л да. Хоёрдугаар тэгвэл таны түрүүчийн бас асуусан тэр Монгол банкны алдагдал гэдэг. Монгол банкны алдагдал бол өнөөдөр бол ерөнхийдөө бол төв банкны үнцаас дээр гарч байгаа алдагдал нэлээд 30-20% эзэлдэг. Монгол банкны өнөөдөр үйл ажиллагааны алдагдлыг. Тэгэхээр төв банк үнцаас гаргаж байна гэдэг маань өөрөө зөвхөн төв банк үнцаас гаргая гэдэг зорилгоор гаргаж байгаа биш. Эдийн засгт байгаа энэ мөнгө одоо зах зээл дээр бодит эдийн засгт эргэлдэж байгаа мөнгө өнөөдөр эдийн засгт ихтэй байна уу, багадаа байна уу гэдгийг л одоо хянах гэж, зохицуулах гэж гаргаж байгаа мөнгө. Тэгэхээр өнөөдөр банкуд дээр байгаа сул чөлөөтэй мөнгийг зорилгогүй гаргахгүйгээр энэ эдийн засгт нь тааруулж гарах үүднээс төв банк үнцээс гаргаж байгаа. Гаргасан үнцаасандаа төв банк хүү төлж явж байгаа. Тэгэхээр энэ хүүний зардал маань ерөнхийдөө макро эдийн засгийн тогтвортой байдлын төлөө гаргаж байгаа зардлаа. Энэ зардлыг бол төв банк өнөөдөр өөрөө үйл ажиллагааныхаа олсон ашгаар нөхөж чадахгүй бол
нэгэнт энэ макро эдийн засгийн зориултаар олгож байгаа зардал учраас энийг тодорхой хэмжээнд засгийн газраас нөхөж болно. Энэ нь бол зөвхөн Монголд байгаа жишээ биш, энэ дэлхийн бас олон улсад байдаг нийтлэг жишээ байгаамаа л гэдгээр л ингэж явж байгаа. За, оюун чим гишүүн тодруулъя. Төсвөө өөрөө батлах асуултанд хариулсангүй энд нь дараа хариулчаар сая логстрын захирал ерөнхийдөө хэлж байгаа л дээ. Төв банкны үн цаас гаргаад энэ маань өөрөө бас нэг тодорхой нөлөө үзлээ ингэж явдгаа алдагдал тал дээр гэж л яг өнөөдрийн бодит байдлаас харахад төв банкны үн цаас засгийн газрын бондыг одоо арилжааны банкуд худалдаж авчаад зах зээл рүү мөнгө гаргахгүй өхмөл мөнгө тэнд ингээд төвчээд байгаа даа шүү дээ. Тэгэхээр одоо энэ өөрчлөлтөд тэр яаж нөлөөлөх юм? Одоо бид нэр яг хэлээд байгаа төв банкны үн цаасыг худалдаж авсан арилжааны банкуд байгаад тэр нь өөрөө арилжааны банк идэхгүй гадагш нь харин нөгөө зах зээл рүү мөнгө гаргахгүй зээлийн хөөн өндөр хөрөнгө цусны эргэлтэнд нөлөөлөхгүй нэг л тийм байгаад байгаа шүү дээ. Энэ бол бүр өнөөдөр бодит жишээ сая югаарч тэгж гарсан мэл шүү дээ. Тэгэхээр би энэ нь яаж өөрчлөгдөх юм? Дахиад үн цаас гэх нэг хуучин байгаа юм л сая чи өөрөө ярьлаа шүү дээ. 3 номер хариулъя. За, оюун чим гишүүний асуултанд хариулъя. Өнөөдөр төв банкны хууль дээр нэг шинээр орж иж байгаа нэг зохицуултын бодлого байгаа. Энэ макро зохистой бодлого гэдэг. Өнөөдөр өмнө нь байсан хуулиар бол төв банк маань мөнгөний бодлого, санхүүгийн доктортой байдлыг гэдэг хоёр ийм бодлогыг зэрэг авч явж исэн. Зарим үед бол ингээд тус тустай явж исэн энэ хоёр бодлого маань заримдаа бие биендээ зөрчилдөх, бие бинийгээ үгүйсгэх юм тал байсан. Одоо өнөөдөр бол дэлхийн нийтээр энэ дээр макро зохистой бодлого гэж шинэ зохицуултын бодлогыг гаргаж ирсэн. Энэ бодлогынхаа хүрээнд бол одоо саяны зүйлүүд бол зохицуулагдаад ирч чадна гэж бидээс бол бодож байгаа. Төсвийн хувьд бол угаасаа Монгол банк бол өнөөдөр улсын төсвөөс бол яадгүй өөрөө өөрийгөө аж ахуйн тооцоо шиг авч явдаг юм байгууллага. Тэр утгаараа бол төсвөө бол баталж явж байгаа. За яг хуу шинээр орж ирж байгаа хуулийн дээр бол бидэд бол энийг угаасаа л жоохон тодорхой болгож өгсөн байсан. Тэгээд сая ажлын хэсэг дээр ярьж байгаад энэ заавал ингэж нарийн тодсох шаардлага. Батбаяр гишүүн нэмж хариулах юм байна те. Батбаяр гишүүн микрофоныг өгдөг. За энэ банкнд бол өөрийн хөрөнгө бас алдагдлын хэмжээгээд хоёр зүйл байгаа юм л да. Алдагдлыг нөх бол сая ялчлаа. Энэ 2010 оны 1 сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн. Одоо пассив актив хөрөнгөнөөс хэтэрсэн тохиолдолд засгийн газар үн цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг одоо улсын хурл шийдвэрлэнэ гэж байна. Шийдвэрлэнэ гэдэг нь бол шийдчихнэ гэсэн үг биш. Шийдвэрлэнэ гэсэн ийм заалт байна. Тэгэхээр энэгээр хуучин заалтаараа явж байгаа. Өөрийн хөрөнгийн хувьд бол мань ялгаа байхгүй тэр актив пассивын зөрөөгээр бол өөрийн хөрөнгийн дутууг засгийн газар зөрөгийн хэмжээгээр зах зээлийн хөвдө өрийн бичих гаргаж Монгол банкнд байршуулсан замаар Монгол банкны өөрийн хөрөнгийн дутууг нөх арах хэмжээ авна гэсэн нэг ийм заалт байсан. Энэ заалт бол урд нь бол хүчингү болцсон ийм заалт байгаа. Тэгэхээр одоо бол за, Пүрвдэж гишүүн